Ясна хөл зөвчөж зүйл болгож байна. Олохгүй байж болно гэдэг үгийг бид нар 50 сая хүртэл хэлж байна. Америкт тухайн тоглолт. Энэ дээр байж байгаа бүгдийг хэлж байна. Заггарааны шүүх хурал дээр би зүрхний шигдээс болсон. Батын өрцөн тэгэхээр таны хадам аав гэж ойлгож болох уу? Тийм ээ. Тэ энэ бол буруу мэдээлэл байна гэж бодож байна. Хөгжлийн банкны зээлээс хэн хожив? Монгол улс хөгжлийн банктай болсноос хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 5.5 их найт төгрөгийн 2100 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн ч энэ дундаас улс орны хөгжлийг өөдөн татаж хөгжил төтөлсөн төсөл хөтөлбөр тун цөөхөн байлаа. За уг нь хөгжлийн банкны тухай хуульд үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлэх гэж тодорхой заасан байдаг. За хуулийн энэ заалтаар бол хөгжлийн банкны зээлийн үр шимийг өнөөдөр Монгол улс Монголын ард түмэн хүртэх ёстой байв. Тэгвэл хөгжлийн банкны гих хэргийн хөшигний ард юу болж энэ зээлээс хэн хожив? Энэ асуултын дагуу үзэгч та бүхэнд улсын хурлын хөгжлийн банкны асуудлыг хэн шалгах төр орноос зохион байгуулсан нотлох баримт шинжилэн судлах сонсголоос таймлаг хүргэе. Монгол улсын парламентын түүхэнд анх удаа зохион байгуулсан 5 өдрийн нээлттэй сонсголоор 60 компани хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцаж гэрчүүдээс тайлбар мэдээлэл авсан. Давхарцсан тоогоор 306 гэрчийг дуудснаас 175 гэрч оролцож хэн шалгах төрөөр орны гишүүд зөвхөн нотлох баримтын өрөөнд гэрчүүдээс асууж мэдээлэл сонссон гэдгийг үзэгч та бүхэнд үндэслэн хэлье. За хамгийн ихэнд зээлийг нь хэлэлцсэн компани бол Бэрэн групп. Бэрэн групп барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгөд зарцуулах зорилгоор хөгжлийн банкнаас 2014 оноос эхлэн 2 удаагийн гэрээгээр 27.2 сая Америк долларын санхүүжилт авсан байна. За мөн орон сууцны хороолол барих зорилгоор 2017 оноос 2 удаагийн гэрээгээр 11.6 сая Америк долларын зээл авсан. За энэ хоёр зээл нь хоёулаа Монгол банк болон хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангиллалтаа за одоогоор 187.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэж шинжээч танилцуулсан. За гэхдээ хоёр үндсэн зээлийн эхнийх нь буюу барилгын арматурын үйлдвэр байгуулах төслийг тухайн үеийн засгийн газар дэмжиж тогтоол гаргасан анхаарал татж байна. За өөрөөр хэлбэл хөшигний ард засгийн газрын шууд заавраар зээл олгосон уу? Чанаргүй зээл гаргахад засгийн газраас нөлөөлсөн үү гэдэг асуулт гарч ирсэн. За энэ асуултад хариулахаас өмнө хөгжлийн банк яг ямар зарчмаар зээл олгодог юм бэ гэдгийг эхлээд харцгаая. За эхлээд зээлийн хүсэлтээр нь зээлийн хүсэлтийн дагуу хөгжлийн банкны холбогдох газрууд зээлийн шинжилгээний танилцуулга, эрсдлийн газрын үнэлгээ, хуулийн хэлтсийн үнэлгээ, актив пассив удирдлагын газрын мэргэжлийн дүгнэлт гардаг юм байна. За дараа нь энэ дүгнэлтэндээ үндэслэн зээлийн удирдлагын ороо шийдвэрээ гаргаж банкны төлөөлөл удирдах зөвлөлд оруулдаг. За ингээд хуулийн дагуу төлөөлөл удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргадаг байна. За харин засгийн газар ямар нэгэн тогтоол шийдвэрээр зээл олгох хууль эрхцэн үндэслэл байхгүй. За мөн хөгжлийн банкны хуулинд засгийн газар хөгжлийн банкны их үзрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гэж тодорхой заасан байна. За гэтэл Бэрэн групп болон хэд хэдэн компанид хөгжлийн банкнаас зээл олгохын өмнө засгийн газрын тогтоол гарсан. За нэг тогтоолыг нь үзэгч та бүхэн яг одоо харж байна. За энд төмрийн өдрийн баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай байгаа 50 сая хүртэлх $10 тэнцэх төргийн санхүүжилтийг хавсралт ёсоор баталсуугаа гэд за тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайд Нормын Алтан уяг гарын үсэг зурсан байна. За иймээс түүнийг улсын хурлын хэн шалгах хорооны нээлттэй сонсголт гэрчээр дуудаж энэ тогтоолын тухай тодорхойллоо. 50 сая долларын тухай ярьдаг. Тэгвэл засгийн газрын тогтоол дээр 50 сая доллар гэж гараагүй энэ хууль хяналтынх нь хүний нойрол хэрэг нь олдно гэж зарчмаар ажилладаг байлээ. Би бас зөндөө олгуудаа ерөнхий прокурорт бичиг бичсэн тоодгүй мэл. 50 сая доллар олго 50 сая хүртэл доллар олго гэдэг чинь тэмээ байхгүй. Нэг нь олгохгүй шоож болно. Хөгжлийн банк одоо энэ сенатор дарга сууж байна. Хөгжлийн банк чинь өөрийн хөөстэй 100 гаруй хүн ажилладаг. Засгийн газрын тогтоол гаргаад өглөө 30-50 сая хүртэл доллар олго гэдэг чинь чи өөрийнхөө барьцаа бүх юм аваад үүргийг гүйцэтгэх хангуулах юм бол олго бодлогын хувьд бид дэмжиж байна гэж засгийн газар. Хэрвээ хөгжлийн банкны бодлогыг хангахгүй бол олгохгүй байж болно гэдэг үгийг
бид нар 50 сая хүртэл гэж байна. Ерөнхий сайд Алтан уугийн хувьд энэ тогтоолд хөгжлийн банкыг заавал зээл болгох гэсэн үгсэг байхгүй. За энэ бол Монгол улсыг хөгжүүлэх бодлогын тогтоол байсан. Ийм ч болохоор тогтоолд нэр дэвшсэн 4 компани хоёрт нь хөгжлийн банкнаас зээл болгосон байна гэж тайлбарлсан. За гэтэл хөгжлийн банкнаас эрсдэлтэй гэж дүгнсэн төсөл зээл болгосон байна. Харин зээл авсан компани хувьцаа эзэмшигч мөнхтөр хамаарал бүхий хуулийн этгээд болох ихээсгүй эдлэл Атар өргөө Бэрэн Тэрэд компани зээлийн хүүгийн төлбөрт 5.7 сая Америк доллар зарцуулахаас гадна өөрийн дансандаа 1.5 сая Америк доллар шилжүүлсэн байна. Тодорхойлбол Бэрэн группийн хувьцаа эзэмшигч мөнхтөр Макао болон Хонконгийн казиногийн ATM-с их хэмжээний бэлэн мөнгө авсан нь төр орооны гишүүдийн анхаарлыг татсан. За ингээд Бэрэн группийн хувьцаа эзэмшигч мөнхтөр нээлттэй сонсголынээр гишүүдийн асуултанд хэрхэн хариулсныг харцгаая. Та мөрөөдөө тоглоом тоглодог. Таны асуултанд хариу. Мөрөөдөө тоглоом тоглодог. За таны олсон энэ гүйлгэнээс Хонконг Макао төлөө төсөд казиногийн ATM-с маш их зааварчилгууд бэлэн мөнгөөр гарсан байгаа. Тийм учраас энэ асуултыг асууж байгаа. Та Макао казинод энэ сая танд дэлгэсэн энэ нотхоромт харагдаад байна гүйлгэний 18 оны 1 сарын 31-ээс эхлээд за мөн Сингапур улс бэлнээр казиногийн ATM-с бэлэн мөнгө гараад байгаа. Тийм учраас би энэ асуултыг асуугаад байна. Одоо энэ шинжээчийн дүгнэлтээ санал нийлэхгүй байна. Энэ юуг бол би одоо шүүхтэрээ бол одоо баримтаар нотлох болно. Гүйлгэнүүд нь Бадамжина гэдэг тухайн үед үүдээр хөдөө аж ахуйн сайд улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан хүнийг таних уу? тань. Яаж таних уу? Одоо Бадамжина гэдэг хүн бол яаж болно. Бадамжина гэдэг бол манай Аранга аймгаас одоо сонгогдсон бас улс төр оролцож явсан хүн шүү дээ. Тийм учраас бол манай Арангахан бол бүгд тань. Манай нутгийн улс төрч байгаа. Та Макао болон Сингапурт одоо уулзч ирсэн үү нүнтэй? Сингапурт бол тааралж ирсэн. За хамгийн гол нь энэ зээлийг олгохын өмнө ерөнхий сайдын ахалдаг бондын бодлогын зөвлөлд хуралдаж тогтоол шийдвэр гаргасан протокол нь архивд үлдсэн. За тэгвэл одоо яг ийм байдлаар зээл авсан дараагийн аж ахуй нэгж Эрэлт компани тухай мэдээлэл хүргэе. За Эрэлт компани байшин үйлдвэрлэх комбинатын төсөлд зарцуулах зорилгоор нийт 14 сая Америк доллартай тэнцэх зээлийг евро болон доллар хэлбэрээр авсан. За өнөөдөр 203 тэрбум төгрөгийн муу буюу чанаргүй зээлтэй байна. За харин энэ зээлийг олгохын өмнө засгийн газраас орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай 180 дугаар тогтоол гаргасан байдаг. За тогтоолд иргэдийг орон сууцчлах ажлын хүрээнд байшин үйлдвэрлэх комбинат нэг төслийг хэрэгжүүлэх шаардлагадах 14 сая хүртэл Америк доллартай тэнцэх төгрөгийг засгийн газрын үнд цаасыг арилжаарж бүрдүүлсэн өрөнгөөс хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж санхүүжүүл гарах хэмжээ авахыг зөвшөөрсгөө гэж заасан байна. За ингэж засгийн газрын тогтоолын дагуу зээл авсан Эрлийн Эрдэнэт зээлийн өрөнгөө зориултын бусаар зарцуулсан гэдгийг шинжээчийн төгөлтөөс харж болно. За энэ 9 сая долларын зээлээс 4.3 сая долларыг бас кассаас бэлнээр задлагдсан байна. Энэ 4.3 сая долларын 1.4 сая долларыг та 13 удаагийн гүйлгээр бэлнээр авсан байна. Энийг зөвшөөрч байна. Бүгдийг зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл би түр хийсэн. 2.9 сая доллароос 1.3 сая долларыг иргэн дээд сэргэлэн буюу таны гэр бүлийн хүн барилгад гэсэн утгаар бид нэр авсан байна. Бүгдийг зөвшөөрч байгаа. Энэ дээр байж байгаа бүгдийг би зөвшөөрч байна. За мөн 1.6 сая долларыг та бусад хэрэглэнэ гэдэг зорилгоор бас бид нэр авсан байна. Энийг зөвшөөрч байна. За энэ нийтдээ 8.6 сая долларыг та биднээр авсан байна. За. Нийт. За одоо та энэ мөнгийг яг юунд зарцуулсан? Энэ байшин үйлдвэрлэх хэмжээнд зарцсан хувьсаа хичнээн сая долларын зарцуулж байгаа энэ дээр гарсан байна. Би одоо энийг унших уу? Тэгээ одоо уулмууд нэгэн цаа танаас дахиад нэг асуулт. Та мөрөөдөө тоглоом тоглодгоо? Намайг 2.5 жил шалгасан. Та мөрөөдөө тоглоом тоглодгоо? Тоглодгоо.
Ог тоглодгүй юу? Тэгээ одоо өөрөө бол ингээд бүх усуудыг буруутгах өснөр аяг нь хасал та. Өнөөдөр ноц хоримд ярьж байгаа нэгтэй. За би танаас хүний хувийн яг одоо энэ асуултыг лавлж байна. Тагоонтоо та одоо юу хийж байгаа? Өөрийнхөө өрөөнд одоо өнөөдөр та хинтээ унтах. За гэхдээ тогтоол гарахаас өмнө бондын бодлогын зөвлөл хуралдсан. За өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй аж ахуй нэгжид зээл болох асуудлыг хөшигний ард засгийн газрын гишүүд шийдсэн өгөх асуулт байна. За одоо бондын бодлогын зөвлөлийн хуралдааны бичлэгийн хэсгээс сонсцгоё. За энэ манай бондын зөвлөл бол хурдан шуурхаа шийдвэртэй шүү дээ. Сая Бачуур гишүүн асуугаад байсан. Монгол улсын хөгжлийн банкны одоо өөрийнхөө хуулиар шийдэх асуудлыг засгийн газар өмнөөс нь шийдсэн байна. Тэгэхээр яагаад ийм та одоо хөгжлийн банкны эрхлэлтийг шийддэг засгийн газар шууд дээрээс одоо ингээд шууд шийдэх ийм тогтоолууд байхгүй байгаа даа шүү дээ бусад зээлүүд дээр. Тань дээр л одоо яагаад ийм бэртаа байгаа даа гэж асуугаад байна шүү дээ. Энэ нөлөөлөл байна уу гэж бочгоо гэж асуугаад байна шүү дээ. Тий, гэхдээ би энд нэг ойлгохгүй юм. Улсын хурл бурснуудаа тогтоол нь байгаад байдаг. Тэрийгэ үндэслээ засгийн газрын 180 дугаар тогтоол нь байгаад байдаг. Нэг талаас нь харуул бондын бодлогын зөвлөл хөшигний ард ямар компанид хэдэн төгрөгийн зээл өгөхийг шууд шийддэг байсан юм шиг ийм дүр зураг харагдаж байна. За гэхдээ нөгөө талаас тухайн компанид эцсийн байдлаар зээл олох хэсгийг хөгжлийн банкныхан хуулийн дагуу шийдэх ёстой. Тэгвэл хөгжлийн банкныхан зээл олохдоо хуулиа мөрдөөгүй байна. За жишээ нь Монло компанид дээр дурдсан засгийн газрын тогтоолын дагуу 2014 онд төмрийн өдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах төсөлд 564 тэрбум төгрөгийн зээл авсан. За өнөөдөр нийт 757 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй чанаргүй зээлийн ангилд байна. За энэ компани зээл олохын өмнө хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газраас санхүүжилтийг олох нь эрсдэл өндөртэй гэж дүгнсэн байна. Тодорхойлбол ижбэрэн техник эдийн засгийн үндэслэл байхгүй, за хаан банкнд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнсэн ч төлөөлөл удирдах зөвлөлөөс зээл олох шийдвэр гаргасан байна. Тэгэхээр энэ зээлийн олгосон анхны шийдвэр бол иргэн хүний нүдээр хинж нүдээр харсан үнэхээр шударга ус байгаа юм. За тухайлбал одоо чанаргүй хаан банкны буюу одоо өмнөх зээл нь чанаргүй зээлийн ангилд нэгэнд орчихсон. За тэгээ мөн одоо хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газраас санхүүжилтийг олох нь эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлт төрүүлсэн. За мөн одоо хаан банкнаас авсан өмнөх зээлийн хүүгээ 2013 оны 10 сараас хойш төлөөгүй байхад за мөн одоо тэзүүг ирүүлээгүй байхад 2014 онд зээл олгочих. Засгийн газрын тогтоол гараад тэгээд хэрэгжих одоо үйл бол мэдээж хөгжлийн банкны удирдлага дээр гэж байна. Удирдлагад бол тухайн нэгт төсөл боловсруулсан компаниуд бол саналаа оруулдаг. Тэгээд тэр хилцэл хийгээд боломжтой болсон нөхцөлдөл өөрсдийнхөө нэг зээлийн хорооморгоо хилцээд тэгээд бод руу оруулж ирдэг. Ийм л зарчимтай. Ийм зарчмаараа л явуулсан гэж ингэж ойлгож байгаа. Хөгжлийн банкнд зээлийн хүсэлт орж ирсний дараа холбогдох газрууд дүгнэлтээ гаргадаг. За энэ дүгнэлт саналууд дээр үндэслэн зээлийн хороо болон төлөөлөл удирдах зөвлөл шийдвэр гаргадаг. За гэтэл хөгжлийн банкны холбогдох газрууд нь эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргаад байхад зээлийн удирдлагын хороо болон төлөөлөл удирдах зөвлөл нь зээл олгосон тохиолдол олон байна. За харин тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагууд энэ үйлдэлээ хууль зөрчөөгүй зээлийн хуулийн хүрээнд олгосон гэх тайлбар өгч байлаа. Тодруулж хэлбэл холбогдох газрууд нь ямар дүгнэлт гаргасан хэсгээс үл хамаарч эцсийн байдлаар зээл олох хэсгийг төлөөлөл удирдах зөвлөл шийдэх хэрэгтэй хэмээн тайлбарлаж байгаа ч хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд өөр байр суурьтай байна. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хангагдаагүй шаардлагыг зээлийн гэрээнд заах болгон орууд төслүүдийг санхүүжүүлсэн байна гэдэг. Яг иймэрхүү заалтууд бүх одоо зээлээр гарч иж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм байж болт юм уу? Ингэж зээл болгож болт юм уу гэдгийг асууад одоогийн үед бодож байна.
Батлууд шинэ хэлсэн үнэлдэ нэг өсөндөө ийм зөрчилдөг үүсгэсэн тохиолдолд аж хүнийгч эрэнд бол зээл олгож боломжгүй байхгүй. Нэгээс нь хууль зөрчиж зээл олгож болохгүй. Харамсалтай энэ процесс явагдсан байна. За тэгвэл холбогдох хуулийн шаардлага хангаагүй зээлийг олгоход хөшигний ард ямар нэгэн улс төрчийн эсвэл хэн нэгэн төрийн өндөр дэд албан тушаалтны нөлөөлөл байсан уу гэх асуулт гарч байна. За Монло компани хөгжлийн банкны зээлийг хилцэхээр улсын хурлын хэн шалгах төрөөрөний гишүүн Дор Чанд за өөрөө гэрчээр сурж мэдээлэл өгсөн. За түүний ямар мэдээлэл өгснийг хамтдаа харцгаая. Монло гэдэг компани гүйцэтгэх захирал Инх сайхан гэдэг хүнтэй би 2015 оны 11 сард уулзсан. Нэг удаа уулзсан. Уулзахдаа бол албан офис дээр нь уулзсан. Албан офис нь болохоор яг ордны талбай баруун гарт байдаг үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд түрээсэлдэг юм билээ. За. Тэгээд тухайн үед улс төрийн гишүүн байсан нэг хүн намайг одоо санал болгож очиж за уулзаж өгөөч гэсэн. За би бол одоо багын найз нэг нутгийн энэ үндэ бол тусалсан юм аа. Гэтэл мөнгөө хөгжлийн банкнаас авч чадахгүй байна. Тэгээд миний найз одоо энийг шийдэхэд туслаач. Ийм л болсон. Тэгээд тухайн үед бол Инх сайхан гэдэг хүн бол энэ мөнгөө авчих юм бол ингээд болчих гээд байна. Гацчиход байна. Тэгээд яаж ч битээр бол энийг ингээд сайхан зохицуулчихсан. Ингээд авахаар болцсон байсан. Тэгээд гацчиход байна. Тэгээд ярьж өгөөч, тусалж өгөөч гэсэн. Ийм яриа бол болсон. За энэ бол бодтой. Хаанчлыг хэлсэн. За тань тэгээд улсын Монло компани захирал Инх сайхантай та уулзах ажлыг одоо холбож өгсөн тэр улс төрийн гэх хүнийхээ нэрийг хэлэх нь зүг болох та. Хэн гэж хүн уулзсан. За тэгэхээр би дахин хэлэх энэ нэгний нэр хүндэд талдж байгаа бол зүйл биш энэ бодтой. Өөрөө ч бас нотолж байлгүй дээ. Энэ бол тухайн үеийн улсын хурлын гишүүн Ганбаатар. Өнөөдрийн бас улсын хурлын гишүүн байгаа. Улсын хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар Монло компанийг хөгжлийн банкнаас зээл авахд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг улсын хурлын гишүүн Дор Чанд хэлсэн. За гэхдээ нээлттэй сонсгол бол хэн нэгнийг эцсийн байдлаар буруутаа гэдгийг тогтоохгүй зөвхөн нотлох баримтаар тулгуурлан гэрчүүдээс мэдээлэл сонссон гэдгийг хэлье. Магадгүй хэн нэгэн улс төрч тухайн зээлийг авахд хөшигний ард нөлөөлсөн бол түүнийг хууль шүүхийн байгууллага эцсийн байдлаар тогтоох ёстой. За ийм ч болохоор төр орооны нээлттэй сонсголт хэд хэдэн улсын хурлын гишүүдэрж гэрчийн мэдүүлэг өглөө. Тэдний нэг нь улсын хурлын гишүүн Одонгийн цогт хэрэл. Цогт хэрэл гишүүний хувьд Монгол Драйв Милк компанид хөгжлийн банкнаас олгосон 15 сая Америк долларын зээлийг хилцэхээр гэрчийн мэдүүлэг өглөө. За энэ компани Монгол хууриас үдирдэлжүүлэхээр зээл авсан ч өнөөдөр 74.3 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байна. За мөн зээл авахдаа өмнө нь арилжааны банкнд барьцаалсан ирээдүйд бий болох орлогоо давхар барьцаалжээ. Ингэхдээ Tesco корпорацтаа санамж бичиг байгуулж ирээдүйн орлогоо баталгаажуулсан байна. Гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурсан Эрдэнэ-Үлэг. Миний хамаарал өгөх компани энэ компаниас ирээдүйд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл бараагийн чинь худалдаж авч болох юм а чанар шаардлага хангуул гэж санамж бичиг байгуулж исэн юм байна. Би одоо энийг одоо орж ирээд сонсч байна. Үнэхээр бас яг ийм асуудлаар намайг хөгжлийн банктай холбоотой гэж сонсголт гэрчээр дуудаж байгаад үнэхээр бас гайхаж бас харамсаж байгаагаа бас илэрхийлье. Эрдэнэ-Үлэг гэдэг хүнийг бас таньнаа. 2000 оны санахгүй байна. Tesco компанид бас удирдах нэг охин компанидны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан залуу 1 жил үлээ 2 жил үлээ 10 жилийн өмнө ажиллаж байсан залуу байна. Гэхдээ энэ Монгол Драйв Милк гэдэг компанийг би мэдхгүй хэвлэлээр бол сонсч байсан. Эрдэнэ-Үлэг гэдэг дүү залууг бол одоо мэднэ. Тэрнээс 10 жилийн өмнөөс хойш бол би баг уулзаагүй юм байна. Эрдэнэ-Үлэг ажлаас гарсныхаа дараа таньдаг залууч одоо бусад удирдлагуудтайгаа яриад бас нэг юм санамж бичих байгуулсан юм байна л да бодвол би одоо л харж байна. Тэгэхээр Эрдэнэ-Үлгийг бол тань. Асуул тийм л мэдээлэлтэй байна да. За энэ зээлийг олгохоос өмнө хөгжлийн банкнаас зээлийн шинжилгээний танилцуулга боловсруулж хянсан байна. За ингэхдээ техник эдийн засгийн үндэслэл өндөр эрсдэлтэй зээлжих зэрэглэл санхүүгийн хүндрэлд орж болзошгүй барьцаа хөрөнгө хангалтгүй гэж дүгнжээ.
За иймээс улсын хурлын хэн шалх хорооны дарга инх хоёр зээлийн шинжилгээний танилцуулга боловсруулсан хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудаас энэ талаар тодруулсан. За танилцуулга бэлтгэсэн албан хаагчид ямар тайлбар өгснийг харцгаая. Өөр арилжааны банкнд барьцаалагдсан ирээдүйд бий болох орлогыг нь давхар барьцаасан. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэдэг асуултыг ахлах тухайн үеийн энэ шинжилгээний танилцуулгыг боловсруулж хянсан хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн тогтох хоёр асууж 18-ны микрофоныг өгье. Зээлийн газрын мэргэжилтэн болон ахлах мэргэжилтний хувьд юуг ямар үндслэлээр зээлийн судалгаа хийдэг вэ гэхээр зээлийн үйл ажиллагааны журмын дагуу бүхий л мэдээллийг үнэн зөв тусгаж зээлийн хороонд танилцуулах үүрэгтэй. Энэ хүрээндээ би судалгааг хянан боловсруулах гэж гарын үсэг зурсан байгаа. Хянан боловсруулсан гэдэг үндслэлээр бол энэ нөхцөл байдал бодит байдлыг л мэдээлсэн. За саяны асуултанд мөнхөр захирал ямар хариулт хэлэх вэ? Сая хариулсан тогтгоо хоёрын хариулттай санал нэг байна. Бид бол тухайн төслийн болон тухайн харилцагчийн талаарх бүхий л мэдээллийг зээлийн шинжилгээний танилцуулгатаа тусгах ёстой байдаг. Энэ үүрийнхээ дагуу зээлийн шинжилгээний танилцуулгатаа бол өөрсдийнхөө мэдж чадах бүх мэдээллийг бол оруулсан байгаа. За үргэлжлүүлээд улсын хурлын гишүүн асан бэлэгдэхийн ачлал трейд компани хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой мэдээлэл хүргэе. За тэрээр 2017 онд улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн ачлал трейд компаниар дамжуулан 300 ортой эмнэлгийн цогцлбор байгуулах зорилгоор хөгжлийн банкнаас 15 сая Америк долларын зээлийг 10.28% хүүтэй авсан. За одоо 68.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй муу буюу чанаргүй зээлийн ангилалд ороод байна. За түүний хувьд энэ төслөө 2010 оноос эхлүүлсэн ч зээл авах үе нь улсын хурлын гишүүн байх үедээ давхцсан гэж тайлбарлалаа. Би өөрийнхөө одоо эрхлэг албан тушаалаа өгдөг ашиглая гэж бодсон бол. Гэхдээ нэгдүгээр би төгрөгийн зээл авна. Хоёрдугаар би өсөө урт хугацаатай авна. Хүүгийн баг авна. Тэгэхээр тийм байгаагүй. Тухайн үед хөгжлийн банк гадны их үүсэлтэй ямар зээл ямар хэдийн хувийн хүүтэй авах боломжтой байсан тэргээр нь явсан. Тэрнээс эрдэмтдийн ашигласан бол төгрөгийн зээл авна шүү. Тэгэхээр өнөөдөр хөгжлийн банкнаас зээл авснараа буруутаагүй юм. Энэ улс оронд хэрэгтэй энэ эмнэлгийн барилгыг бий бэлтгэсэн хин нэгэн хэрэгтэй ашиглаад явна. Дээр нь хөгжлийн банкны зээлийг 37 тэрбум төгрөгийн зээл авчихсан бол өнөөдөр 75 тэрбум болгоод 8 тэрбум төлсөн 66.7 тэрбум. Гэтэл энэ төсөлд өнөөдөр 45 сая доллар буюу 160 тэрбумыг зарцуулсан. За биелэг тэгшүүний хувьд ашиг харсан бол хөгжлийн банкнаас өндөр хүүтэй долларын зээл авах шаардлагагүй байсан гэж мэдээлсэн. За үнэхээр ч түүний хэлснээр хөгжлийн банкнаас гаргасан зээлийн хүү компани бүр дээр ялгаатай байна. За хамгийн өндөр нь гэхэд 17% хүүтэй зээл авсан байхад зарим компани 6-аас 7% хүүтэй зээл авсан нь эргэдэгч биш байна. За тухайлбал Citizens Mining and Energy компани бөөрөлжүүтийн нүүрсний ургыг ашиглах төсөлдөө зориулж жилийн 797 655% хүүтэй зээлийг евро болон йенээр авсан. За одоо 98.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй голомт банкны хамаарал бүхий энэ компани хэлхий холбоог цааш нь хөөж үзэхэд за Монгол улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай холбогдож байгаа нь анхаарал татж байна. Зээлийн ингээд нөхцөл хугацаа нь маш бага хүүтэйгээр өгөөд байдаг. Тэгээд зарим нь 18% хүүтэй зээлүүд ингээд өгөөд байхад зарим нь ягаад 7%, 5-6% хүүтэй өгөөд байгаа юм бэ гэдгийг асуудал байхгүй юу? За Citizens Mining ХКГ-ийн одоо зүйн өмчлөгчтэй байцаглан Баян Eastgrid ХКГ-аар дамжиж тухайн үеийн энэ зээл авах үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгатай холбогдож байна. Тэгэхээр энэ зээлийг хөгжлийн банкнаас сая хэлсэнчлэн ийм баг хутай урт хугацаагаар олгоход улс төрийн нөлөөлөл байсан уу гэсэн асуултыг мөнхтөр захирлаас асууж. Тийм нөлөө байгаагүй. Мөнхтөр захирлаас асууж. Надад тийм нөлөө байгаагүй. Мөнхтөр захирал. Надад гэсэн тийм нөлөө байгаагүй. Монгол улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай холбогдсон дараагийн зээлдэгч бол Пирамид Орд компани. За энэ зээлийг мөн л барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байхад нь болгосон байна. Пирамид Орд компани 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлийн эргэн төлөөгүй. За одоо 25.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Тус компани хэрэгжүүлсэн Булан залуус 296 айлын орон сууцны харуулын төсөл нь хэрэгжиж дууссан ч төсөл хэрэгжүүлэгч компаниудын хоорондын маргаанаас болж айлууд нь орон сууцны гэрчлэгийг авч чадаагүй. За харин төслийг Монголын хавчсан холбооны нэрээр бүртгэлтэй газар дээр хэрэгжүүлсэн байна. Мөн зарим айлын байрны мөнгө нь Монголын хавчсан холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга байгальмаагийн дансанд ордог гэх мэдээллийг гэрч хэлсэн. За үүнийг тодруулахаар улсын хурлын хэн шалгалтын оноос ерөнхийлөгчсөн Батхул болон байгальмаа нарыг гэрчээр дуудсан ч оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдээллээ. За 2017 оны 9 сарын 28-ны 1-21-нд тоод дэше толгойг нөгөөрэй. Монголын ардчсан холбоо Баттуулгын гарын үсэг өөрөө зурсан эсэх байгальмаа зурсан эсэх гэдэг асуудал бол мэдээж иргэдийн дунд байгаа. Тийм ч учраас энэ асуудлыг тодруулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттуулгыг гэрчээр дуудсан ирээгүй Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын даргаар ажиллаж байсан, дэд даргаар ажиллаж байсан байгальмааг гэрчээр дуудсан мөн ирээгүй гэдгийг дурдцгаая. Асуудал үүсгэсэн нөхдүүд нь ирсэнгүй. Хөгжлийн банкны удирдлагууд нь ч бас ирсэнгүй. Тэгээд үүнтэй холбоотойгоор түрүүчийн нөгөөт биднэрт иргэдэд бас нээлттэй танилцууллаа шүү дээ. Яагаад ирсэнгүй гэдэг тэгэхээр тухайлбал манай ерөнхийлөгч байсан Баттуулга гэдэг хүн ардсан намын хуралтай байна гэдэг. Энд өчигдөр дууссан биз дээ. Нэг өмнө ч бас нүүрсний нээлттэй сонсгол болохоос 2 хоногийн өмнө бас гадагшаа явж ирсэн. Ердөө 2 хоногийн өмнө өөрийнх нь зөвлөхөр ажиллаж ирсэн 22 настай байхдаа зөвлөхөр ажиллаж ирсэн залуу хүн Дорчон гишүүнээ та залуу хүн гэж намайг бити ингээ яг энэ асуудлыг чинь ярих хүн чинь бол тэр Алтмаагийн Баттуулга гэдэг хүн заавшгүй ирж ярих ёстой шүү дээ гэж өөрөө бүр ингээд хүсэж исэн байхгүй бүр уриалж исэн. Гэтэл харамсалтай нь ингээд яг шийдвэр гаргасан яг асуудлын нөгөө огцоонд байдаг тэр нөхдүүд маань ямар нэгэн шалтгаан тооцоод ирэхгүй байгаа гэдэг нь өөрөө асуудал шүү. Монгол Улсын хөгжлийн банкнаас техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн гараагүй болон барьцаа хөрөнгөгүй зэрэг тодорхой шаардлага шалгуурыг биелүүлээгүй компаниуд зээл олгодог. За тэр тусмаа хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөл зээлийн эрсдлийн газар болон хуулийн хэлцгээ гаргасан төгөлтийг үл харгалзан шийдвэр гаргадаг нь чанаргүй зээлийн тоо нэмэгдэх нэг үндсэн шалтгаан болсон нь тодорхой байна. За харин зээлийг олгоход хөшгөний ард ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил нөлөөлөл байсан гэдгийг хууль шүүхийн байгууллага эцсийн байдлаар тогтооно гэдгийг дахин хэлье. За гэвч зээл авсан компаниудын ихэнх нь мөнгөө зориултын бусаар зарцуулсан гэж шинжээчдэг үлсэн. Тодорхойлбол шинжээчд хөгжлийн банкны зээлтэй холбоотой 3 сая гаруй өгүүлбэрийг нягтлан шалгаж зээлийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан эсхийг тогтоожээ. Тухайлбал QSC компани энэ компани 2014 онд төмөртэй ордоос хангаа төртөө хүртэлх төмөр замын төсөлд зориулж 71.3 сая Америк долларын зээл авсан. За гэхдээ зээлийн шийдвэр нь хөгжлийн банкны тухай хуулийн 11-2 заасан төсөл хөтөлбөрийн зураг төсөл төсөв техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх 11-5 заасан төсөл хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуус хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцсон байх гэх заалтыг тус тус зөрчиж олгохоос гадна зээлээ зориултын бусаар зарцуулсан гэж шинжээчд өгнөд байна. За харин QSC компани зүгээс зээлээ зориултын дагуу зарцуулж төслөө бүрэн хэрэгжүүлсэн шинжээчийн гаргаж ирсэн баримт нь хөгжлийн банкны зээл авахаас өмнөх баримт байна гэдгийг хэлж байлаа. Нийт 71.3 сая ам.доллароос бол 46.5 сая ам.долларын Улаанбаатар хотын Монгол банкнд долларын харилцагт насаа зузаатсан байна. 29.7 сая ам.долларыг бол Худалдаа хөгжлийн банкны шугамын зээлийг хаасан зэрэгээс үзвэл тус зээлийг зориултын дагуу зарцуулсан гэж үзэх боломжгүй байна. За та бол зээл зориултын дагуу зарцуулагдсан гэж хариулж өгч бодож байна. Микрофон чанар дээр. Тийм ээ. 71.3 сая ам.доллар байна. Нийт зээл хөгжлийн банкнаас авах үзүүлсэн. За энэ зээлийн тал нь буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банк руу Улаанбаатар хотын банкны Монгол банк дахь долларын харилцах тансыг зузаатгал гэж гарсан байна. Өөрөөр Улаанбаатар хотын долларын тансыг зузаатгах ийм байдлаар зарцуулагдсан байна гэдэг дүгнэлт гараад байна. Энийг та зориултын дагуу зарцуулагдсан гэж үзэж байна. Би түрүүн хэлсэн яг QSC компаниуд бол өөрийнхөө QSC компаниуд бол нөгөө өөр дээрээ өмнө үүссэн байсан зээлүүдээ хаасан.
тэр хаагдсны дараах цаашаа хийгдсэн үйлдэлүүд бол QS компанид бол хамаагүй гэж хэлсэн чинь. Яг одоо энэ дээр харуулж байгаа юмд бол харагдахгүй байгаа. Яг энэ харуулж байгаа энэ зээлүүд бол энэ чинь 14 он өөрөлд хөгжлийн банкны зээл авахаас өмнөх одоо гүйцэтгүүлэгүүдийг харуулдаг гэсэн байна. Тэр их усэр зориулт хийж байна. Та зориултын дагуу ажилласан л гэж байна. За тэгээд энэ гүйлгэнүүдийг чинь харахаар цагаан дээр хараад үзсэн л шүү дээ. Та ч өөрөө бараг хэллээ. Өмнө үүссэн байсан зээлүүдийг хаасан юм аа гэдэг. За өмнө үүссэн байсан зээлүүд чинь тэр одоо юунд зарцуулагдсан бэ, юунд зориулагдсан бэ? Энэ төмөр замд барих зориулагдсан үгүй шүү дээ. Одоо нэг Монголын ард түмэн мэдж байгаа. Сүүлийн 5-6 жилийн нэг ярьлаа. Энэ бол Эрдэнэ төлөвийн 49-ийг худалдаж авахд зарцуулагдсан хэд хэдэн зээлүүдийн нэг хэсэг байсан. За мөн QSC компани хамаарлал бүхий хөдөл компани цэм үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 1 сая тонн өргөж өргөдөх төсөлд 61.2 сая Америк долларын зээл авсан. За энэ зээлээ 3 удаагийн олголтоор авах хүртээ өмнөх зээлээ дарсан гэж шинжээч дүгнэж байна. Энэ мөнгийг Эрдэнэтийн 49% авахд зарцуулсан тодорхой байна гэж Улсын хурлын хэн шалах хорооны гишүүн Дор чамд дүгнэж хэлсэн. За гэхдээ түүний хэлсэн мэдээлэл нь шинжээчийн дүгнэлтэд байгаагүй гэдгийг онцлоё. Ингээд 10 болон түүнээс дэш долларын зээл авч байхад 785% гээд бас л их бага хүүгээс зээл авсан. 61.2 сая доллар. Үүний бараг бүгдээ 100% зөвлөлт бусаар ашиглагдсан байна шүү дээ. Тухайлбал Улаанбаатар хотын банк дахь тэр өмнө авсан бизнесийн зээлийг төлөв харагдуулсан байна. Энэ их усрээс чинь нэг. За тэгээ хоёр дахь бол энэ 21.5 сая долларын баримтыг бол устгацсан байна. Одоо энэ устгасан талбарх шийдвэрийг нь дэлгэцэнд үзүүлэх юм шиг байна. Баггүй. За гуравт гүйлгээ нь 34 сая долларын ийм гүйлгээг мөн одоо basement компани руу зээл хаав гэсэн ийм агуулгаар хаацсан байна, шилжүүлсэн байна. Эрдүүлэн. Тэгээ түрүү чи яадаг нэг Эрдэнэ төлөвлөөр 49%-ийг авахд мөнгө хэрэгтэй байсан. Тэр мөнгөө л нэг ийм байдлаар ингээд цуглуулаад шийдсэн байна гэдэг нь бол тодорхой байна дөө. Аж ахуйн нэгжүүд хөгжлийн банкнаас зээл авсан даруйдаа өмнөх зээлээ төлдөг нийтлэг дүр зураг харагдаж байна. За гэхдээ энэ мөнгөө ерөнхий дүнгээр нь буцааж гаргаад төсөлтөө зарцуулдаг гэх тайлбарыг өгсөн. За тухайлбал хөгжлийн банкнаас 22.9 тэрбум төгрөгийн зээл авсан Business Airways компанийг Улсын хурлын гишүүн асан Элдв очрын охин Зулзаяа, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын хурцын хамаатны дүү Эрдэнэтэй хамтран эзэмшдэг байна. За тэд хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөнийхөө 7.5 тэрбум төгрөгөөр хамаарлал бүхий компаниудынхаа зээлийг дарсан. За энэ дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын эхнэрийн Сарнаах компани 2.1 тэрбум төгрөгийн бизнесийн зээл орж байна. Тэ Эрдэнэ бол Сарнаах компани 34%-ийг эзэмшигч байгаа. Сарнаах компани би түрүү хэлсэнчлэн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Батын хурцын гэр бүлийн хүн байгаа. Батын хурц нь тэгэхээр таны хадам аав гэж ойлгож болох уу? Тийм ээ. За Батын хурц нь Тэ Эрдэнэтэй ямар хамааралтай вэ? Business Airways-ийн нөгөө хувьцаа эзэмшигч Тэ Эрдэнэ нь одоо Батын хурцын хамаатныхын дүү гэх юм уу? Business Airways компани 70%-ийг эзэмшигч сая тэр Батын хурцын хамаатны дүү гэж байгаа Тулгын Эрдэнэ 1.7 тэрбум төгрөгийг зориулт тусаар зарцуулсан байна гэдэг ийм дүгнэлт гарч ирж байна. За энэ дээр бол 3 удаагийн үйлдэлээр 325 сая төгрөг бэлнээр 4 сая 300 мянган төгрөгийг ам долларын дасан шилжүүлээ авч хувийн хэрэглээнд зарцуулсан. 300 саяыг Сарнаах ХК шилжүүлсэн. За Тулгын бандрагч гэж хүн 100 сая төгрөгийг бас бэлнээр авсан. Энэ нь Эрдэнэ ах уу дүү юу? Та мэдэх үү? Тулгын бандрагч гэж 100 сая төгрөг бэлнээр авсан. Тулгын Эрдэнэ ах уу дүү юу? Дүү нөхө. Таних уу? Тулгын бандрагч гэж хүнийг. Мэднэ. За мөн 7.5 тэрбум төгрөгөөр бусад арилжааны банк дахь арилжааны зээлээ хаасан байна гэсэн дүгнэлт гарсан. За энэ дотор Сарнаах ХК-гийн зээлийг хаасан байна гэдэг дүгнэлт
түрүүнд танилцуулсан. Ийхүү төрийн өндөрдөө далан тушаалчдаг улс төрчдийн хамаарал бүхий хүмүүс зээл авч түүнийг зориултын бусаар зарцуулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд батлагдж байна. За тэдний нэг нь улсын хурлын гишүүн Аманд Базар. Түүний хувьд улсын хурлын гишүүн болохоос өмнө тус тусгооны материалын үйлдвэрийн төсөл зориулж 669 мянган йений санхүүжилтийг 6.5% хүүтэйгээр авсан байна. За гэхдээ энэ мөнгөнийхөө 31 мянган йенийг нь Роснефть компаниас түлш худалдан авахд зарцуулсан гэж шинжээч дүгнэжээ. Зээлийн зарцуулалт бол яг зориултын дагуу хийгдсэн. Экспертүүд банкнаас болоод хуулийн байгууллагаас маш олон очиж шалгасан гэж надад хэлсэн. 31 сая йен бол Роснефть ХК-аас түлш худалдан авахд зарцуулсан буюу үйлдвэрлэл биш. Зориулт тусаар зарцуулсан гэдэг дүгнэлт гарч чаддаг. Та бол энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж ингэж ойлгож болох уу? Шинжээчийн дүгнэлтээ санал нийлэхгүй байна уу? Тэ энэ бол буруу мэдээлэл байна гэж бодож байна. Хөгжлийн банкны зээлийг Монгол улсын хөгжлийн загвар болох үс улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрт болох ёстой. За гэвч 5.5 их найт төгрөгийн хөрөнгөөр 2100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүнд хүрсэнгүй. Монпельмот группийн хэрэгжүүлсэн Монцемтийн төслийг тооцвол амжилттай болж үр дүнд хүрсэн импортыг орлож экспортыг дэмжсэн томоохон төсөл цөөхөн байна. За тэгвэл хөшигний ард хөгжлийн банкны зээлээс хэн хожив? Өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авсан улс төрчид болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хожив. За аль эсвэл банкныхаа хуулийг өөрсдөө зөрчиж зээл олгосон төрийн банкны удирдлагууд хожив. За нэг л зүйл тодорхой байна. Хөгжлийн банкны зээлээс Монгол улс Монголын ард түмэн хоцсонгүй. Тодорхойлбол одоогоос жилийн өмнө хөгжлийн банк дампуур хэмжээнд хүрч 67 зээлдэгчийн 3.2 их найт төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн вакцины үлдэгдэлтэй байснаас 55.3% чанаргүй амжилт багтсныг зарлж байлаа. За харин өнөөдөр 52 зээлдэгчийн 2.6 их найт төгрөгийн зээлийн вакцины үлдэгдэлтэй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд зээлийн иргэн төлөлт сайжирч чанаргүй зээлийн эзлэх хэмжээ буурч эхэлсэн ч энэ бол баярлах шалтгаан биш. Зээл авсан бол төлөх нь тухайн аж ахуй нэгж иргэний хуулиар хүлээсэн үүрэг. Харин хөгжлийн банкны өөрийн үндсэн үүрэг нь Монгол улсын хөгжлийн гарцыг нээж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байсан ч тэд энэ үүргээ биелүүлж чадсангүй. Харин энэ хугацаанд монголчууд 10 гаруй жилийн өмнөд цаг хугацаа боломжоо алдаад байна. Алдагдсан боломж цаг хугацааг тоогоор илэрхийлэх боломжгүй ч энэ хугацаанд юу болж өнгөрсөн нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Иймээс бид хөгжлийн банкны хөшигний ард юу болсныг цувралаар хүргэх болно. Олгохгүй байж болно гэдэг үгийг бид нар 50 сая хүртэл Амралтад тоглоомжтой. Загаараа шүүх хурал дээр би зүрхний шигдээс болсон. Батын өрцөн тэгэхээр таны хадам аав гэж ойлгож болох уу? Тийм ээ. Ашиглая гэж бодсон бол. Тэ энэ бол буруу мэдээлэл байна гэж бодож байна.